Сайн уу, сайхан юу яцгаана, сайхан медиа үзүүлж байна. YouTube сувгийн маань анхны бичлэгт тавтаа морил энэ бичлэгээр өөрийгөө багахан танилцуулчихъя гэж бодлоо. За олон юм гоцлогоо ярианд оръё. Намайг их сайхан гэдэг сайхнаа гэж дуудаж болно. Монгол Улсын консерватори буюу хуучнаар хөгжим мужийн коллежид бакалавр зэрэгт эврүүр хөгжимчнөр сурдаг. За тэгээд хөгжим тоглохоос өмнө ич хийдэг нь ичг байгаа юм. Окей. за ер нь сувгатаа ямар бичлэг хийх вэ гэж их бодсон. Тэгээ бодсны үр дүнд яг зөндөө санаа орж ирсэн ч яг үнэндээ алийг нь хийх вэ гэдээ одоо хүртэл бодож байна. Ерөнхийдөө 3 үндсэн сэдвээр явах бах. Ямар тач хөгжмөөр бас 10 жил явцсан байна. Хөгжмийн талын контент хийх бах. Тэгээ багасаа видео тоглоом тоглоод өссөн болохоор тоглоомны контент бас арай ойрхон байна. Тэгээ тоглоомны контент хийгээ явах бах. За тэгээд би тэгж боддог байхгүй юу? Facebook, Twitter, Instagram, Threads центрт ер нь дандаа нэг хэрүүл тэ нанчлтаа, эморл энэ балаа юм болж идэг. Тэгээ хүмүүс ядаж YouTube ороод хөгжилтэй эсвэл хэрэгтэй за боли зүгээр сайхан тайвшрал өгөх бичлэг контент үзэж стресс багч болов тайлдаг байгаасаа гэж хүсдэг байхгүй юу? Тэгээ би ч гэсэн өөрөө нэг тиймэрхүү талтай хүн юм байгаа юм. Тэгээд ер нь chill vlog, soft vibe-тай бичлэг контент гэдэг ийм 3 юм төлхөө орох байх гэж бодож байна. Тэгээд тайван, chill, cozy, soft бичлэг дуртай хүмүүс байвал come. Гэтэ яг яаж хийгөө сайн мэдэхгүй байна. Ямар тач гадаад үзчихсэн бичлэгнүүдээсээ санаа аваад жоохон ихлээд copy paste хийх маягтай явж итэл болох гэж бодож байна. Тэгээ одоогоор утсан бичлэгний санаанууд гэвэл study vlog, study with me видеонууд, practice vlog бас 2-3 тоглоом бүтнээр нь батрах гээд үзнэ. Ямар тач энэ зундаа нэг өчрөө олно гэж бодож байна. Окей. Тэгэхээр сувгийн маань дэмжиж subscribe монголоор захиалах гээд улаан эсвэл саарл өнгөтэй товч байгаа тэрийг дараад бичлэг таалагдсан бол лайк харамгүй дараарай. Манай монголчууд их харамж улсууд байдаг. Тэгээд Та нар хит юм биш байх гэж найдаж байна. тэгээд аль алиг нь дарцсан бол үнэхээр их баярлалаа. Та бүхэнд цаашдаа сонирхолтой, хэрэгтэй, сэтгэлд нь хүрэх контент бүтээж чадна гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр эргээд нэг таарай да, тийм ээ. Bye. Гиснээс бичлэгний санаа оноо байвал мөн зас залруулах зүйлс алдаа оноо амжилт бүтээл өөр юу гэдгийг хэлэх гэсэн үгсээ доор комментэд дурж хөндлөвчж болно шүү. Окей. Bye.